Монгол улсын одоо 16 яамдын 280 гаруй одоо газар хилцээний даргатай байсан бол үүнийг одоо 81-ээр цөөлж нийтдээ одоо даргын тоог 81-ээр цөөлж 6.3 тэрбум төгрөгийн хэмнэлт хийх ийм одоо шийдвэр гаргасан. За мөн одоо үйл ажиллагааны зардал ихтэй, үр ашиг багтаа, давхардал үйл ажиллагааны үндсэн чиглэлийн одоо давхардал ихтэй үндэсний хороодыг бас татан болгосон. Нийтдээ одоо 29 үндэсний хороо зөвлөлийг татан болгосон. Энэ хүрээнд одоо 146 оронтой одоо хасагдаж, жилбэр одоо 41.6 тэрбум төгрөгийн одоо хэмнэлт хийх ийм бас боломж өртсөн. За тэгвэл өнөөдрийн засгийн газрын хуралдаанаар агентлагийн бүтц орон тооны талаар хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай засгийн газрын тогтоолыг баталсан. За энэ хүрээнд нийтдээ засгийн газрын одоо 35 агентлагийн орон тооны хязгаар 3353 байсныг одоо 9 хувиар бууруулж, орон тооны хязгаарыг одоо 3052 болгож байна. За өөрөөр хэлэх юм бол одоо агентлагууд доторх газар хилтэс тасаг албадын тоогоос цөөлсөн байгаа. Чиг үүргийн давхардлыг арилгах замаар нийт одоо оронтой 301-ээр одоо багасгаж байгаа. За энэ өөрчлөлтийн үр дүнд агентлагуудын газар хилс албаны даргын тоос 54-өөр уурнаа. 54 одоо дарга цомгтдож байна гэсэн үг. Цалин хөлсний зардал нийтдээ 10 орчим тэрбум төгрөгийн бас хэмнэлт бий болно. Хэмнэлт. Ингээд нийтдээ үндсэндээ энэ яамдын газар хилцээний дарга нар, агентлагуудын газар хилцээний дарга нарын орон тоог цомгтсноор нийтдээ 20 орчим тэрбум төгрөг. За мөн үндэсний хороо зөвлөлийг татан болгосноор 40 гаруй тэрбум төгрөг. Нийтдээ үндсэндээ 60 орчим одоо тэрбум төгрөгийн бас хэмнэлтийг бий болгож байгаа. Мэдээж энэ хэмнэлт бий болсон хэмнэлт маань цаашдаа бол Монгол улсын одоо ард иргэдийн ялангуяа одоо эрүүл мэнд одоо боловсролын салбарт зарцуулах бололцоо болно бүрднэ гэж үзэж байгаа. За засгийн газрын тохируулж болоод хэрэгжүүлэх агентлагийн тоо бүс зохион байгуулалтыг батлахдаа одоо бас тодорхой чиг үүрэг баримтж ажиллах үүрэг болгож байгаа. Ер нь одоо юу гэдэг нэг дор одоо 9% цомгтол хийх биш. Тодорхой үе шаттайгаар тэтгэврт гарч байгаа мөн одоо бас ажиллаа хийхгүй байгаа, чөлөө авсан, ажлаас халагдсан энэ орон тоонуудыг бас цомгтох, дотроо бас уян хатан зарим шаардлагагүй бүтцээр одоо ахиухан цомгтол хийх, одоо шаардлагатай одоо энэ орон тоогоос авч хадгалж үлдэх энэ боломжийг бас одоо бас яамдын сайд нар, агентлагийн дарга нарт бас боломжийг бий болгож өгч байгаа. Мөн одоо агентлагууд орлогч дарга, дэд даргатай байхгүй. Хуулиар л одоо хүлээсэн чиг үүрэгтэй хууль заасан болвол дэд дарга орлогч дарга нар байна. Хууль заагааг болвол орлогч дарга дэд дарга байхгүй байх. Энэ одоо бас зохицуултыг хийж байгаа. Агентлагуудын зохион байгуулалтын одоо бүтцийн нэгж албан агч одоо чиг үүрэг холбогдох яам байгууллагад ажлын чиг үүрэг хоорондоо давхцахгүй байх. Өөрөөр хэлэх юм бол яамд байж байгаа чиг үүрэгтэй газар агентлаг дээр бас давхар тэмчиг үүрэгтэй байж тарах.